That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. За сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчд болон сонсогчдоо. За тэгэхээр өнгөрсөн мягмар гарагт Америкийн нэгдсэн улс болон Украины төлөөлөгчид Сауди Арабын Жеда хотноо уулзаж Орос Украины дайныг бол 30 хоногийн хугацаатай түр ганц зогсоох гэрээ байгуулах дээр ерөнхийдөө санал нэгдлээ. За гэхдээ энэхүү дайны нөгөө талын оролцогч нь Оросын холбооны улс учраас Оросын холбооны улс энэхүү гэрээг дэмжиж гарын үсэг зурснаар аль бие усаар хүчин төгөлтөр болох юм. За иймээс миний хувьд бол сүүлийн 2 хоногийн турш ерөнхийдөө Оросын холбооны улсын зүгээс ямар албан ёсны хариу мэдэгдэл хийх нь гэж одоо чих тавин хүлээж суулаа. Эцэст нь Оросын холбооны улсын зүгээс аль бие усаар одоо ганц зогсоох асуудал дээр өөрсдийн анхны байр суурийг бол илгээг одоо мэдэгдээд байна. За ямар ч тач Украины талаас уг ганц зогсоох гэрээгээ зөвшөөрсөн учраас за үүний хариуд Америкийн нэгдсэн улсын зүгээс бас өргөдчлүүлэн Украины улсад зэвсгийн тусламж одоо илгээхээр болсон гэх бас аль бие усны мэдээлэл цацагдсан. За харин Оросын холбооны улсын зүгээс энэхүү ганц зогсоох хэлэлцээрийг зөвшөөрөх аваас за тус улс нь удаанаарч болтугай Украины газар нутгийг бол амжилттайгаар эзлэж буй одоо энэхүү дайралтаа зогсооход хүрэх юм. За иймээс Владимир Путин энэхүү хэлэлцээрийг эсэргүүцэх магадлал бас өндөр байгаа гэж олон улсын шинжээчид ерөнхийдөө дуу нэгтэйгээр үзэж байгаа юм а. За мэдээч хэрэг Оросын холбооны улс болон Украины дайн анх одоо Оросуудын тооцоолж байсан одоо цаг хугацаанаас хамаагүй хэтрэн сунжирч ерөнхийдөө 3 жилийн нүрийг үзэж байна. За мэдээч хэрэг энэ дайн сунжирч байгаа учраас аль талууд нь бол ихээхэн хэмжээний хүн хүч болоод цэрэг зэвсгийн одоо эдийн засгийн бас хохирлыг бол амссан. За иймээс ямар ч байсан энэхүү түр хугацаанд ганц зогсоох гэрээ байгуулснаар хоёр талуудын хоёулангийнх нь одоо хүртэх боломжит давуу тал нь гэвэл аль талууд ерөнхийдөө хүн хүч болон зэвсгийн нөөцөө бол дахин базааж стратеги дахин шинжлэх одоо давуу талууд бол олдно гэж харагдаж байгаа юм а. За ингээд гол сэдв рүүгээ үргэлжлүүлэн ярихаас өмнө та бүхэндээ хамтран ажиллагч байгууллага болох Авторгын хууль зүйн товчоогоо танилцуулж байна. За хэрвээ танд ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн тусламж зөвлөхөө хэрэг болвол Авторганд хандаарай. За мөн одоо Авторгын хууль зүйн товчооныхон Facebook пэйжийн холбоосыг бас доор сэтгэгдэл хэсэгт оруулсан байгаа. Та бүхэн орж сонирхоорой. Өчигдөр буюу 3 дугаар сарын 13-ны өдөр Америкийн нэгдсэн улсын тусгай элч төлөөлөгч Стив Витков Москва хотод Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй хаалттай горимд уулзалт хийж энэхүү ганц зогсоох гэрээний талаар хэлэлцсэн болохыг Кремлийн хэвлэлийн албанаас аль биесээр мэдээлээд байна. За уг уулзалтын дараагаар Владимир Путин мөн олонний анхаарлыг татахуйцаа чухал мэдэгдэл бас хийлээ. Тэрээр олон нийтэд хандаж ганц зогсоох нь зөв. За бид үүнийг бол дэмжиж байгаа. Гэхдээ энэ асуудлын хүрээнд тодорхой болгох ёстой зүйлс бас маш олон байна. За гол нь энэхүү цэргийн тусгай ажиллагаа эхлэх болсон үндсэн шалтгааныг эхлээд бол шийдвэрлэх ёстой. За мөн энэхүү одоо 30 хоногийн хугацаатай ганц зогсоох гэрээ нь Оросын холбооны улсад гэхээсээ илүүтэйгээр Украины талд бол ашигтай хувилбар мэт харагдаж байна. За энэ хугацаанд украинчууд яг юу хийх нэг сонирхол татаж байгаа юм. За тэд одоо цаг хожиж дахин албатан дайчилгаа явуулах уу? За эсвэл тэд цагийг ашиглаж өөрсдийн цэргүүдэд дахин зэвсэглэж хүмүүсээ илүү сайтар одоо бэлтгэж сургах уу? За мөн одоо Украин улсын 30 хоногийн хугацааг бол үргэлжлүүлэн байлдахад бэлтгэх зорилгоор ашиглахгүй байх баталгаа юу нь байгаа юу? За үүнийг хэрхэн яаж хянах вэ гэх мэтээр бол олон асуудлууд бол байгаа талаар ярьсан юм. За үнэхээр ч бас бодит байдал дээр бол одоо түр хугацаанд ганц зогсоох гэрээ байгуулснаар энэ нь Украины талд илүү ашигтай хувилбар болох нь хиндэж ойлгомжтой харагдаж байгаа юм а. Тэгвэл Путиний энэхүү мэдэгдлийн дараагаар Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп мөн цагаан ордон дотор хэвлэлийн төлөөлөгчтэй уулзсан юм. За тэр үеэр Трамп олон нийтэд хандаж бид Украины талтай маш сайн ойлголцсон. За украинчууд удаан хугацааны энх тайвны гэрээ байгуулахын тулд одоо алдаад байгаа газар нутгуудынхаа аль хэсгийг нь буцааж авах шаардлагатай байгаа. За мөн аль хэсгийг Оросын холбооны улсад тэр чигтээ алдахад одоо асуудалгүй гомдолгүй байгаа талаар ярилцсан. За харин Украин улсыг НАТОд эзсэх асуудал дээр бол үүний хариултыг та бүхэн бүгд мэдэж байгаа. За эзсэх боломжгүй хэмээн товчхон хариулсан. Тэгэхээр Трамп болон Зеленский нар дайныг бүр мөсөн зогсоохын тулд ямар ч тач Украины Оросд алдаад буй газар нутгуудыг бол тодорхой хэсгийг за нарийн сайн хэрж мэдэхгүй байгаа ч ямар ч тач Оросын эзэлж авсан газруудаас бол тодорхой хэсгийг Оросын холбооны улсад өгөх тал дээр урьдчилсан байдлаар санал солилцсон болох нь бол харагдаж байгаа юм а. За мөн Трамп Оросын холбооны улсыг хэрвээ 30 хоногийн хугацаанд ганц зогсоох гэрээ байгуулах асуудлыг
дэмжихгүй бол Оросын байгалийн газрын тос болон банк санхүүгийн салбарын системд бол нэмэлт хориг арга хэмжээнүүд авна гэж бас сүрдүүлсэн. Товчхондоо бол нэг иймэрхүү үйл явдлууд одоогоор саяны хэд хоногт бол болоод байна. Оросын холбооны улсын зүгээс уг хэлэлцээрийг шууд эсэргүүцэхгүй байгаа боловч тодорхой болгох ёстой маш олон асуудлууд байгаа учраас нэг бүрчлэн судлаж бас тохиролцсны үндсэн дээр ганц зогсоох гэрээг байгуулах шаардлагатай юу шаардлагагүй юу гэдгийг бол шийдвэрлэн гэсэн байр суурьтай байна. Тэгвэл одоо илүү бодит байдал буюу боломжит хувилбаруудын талаар ярилцъя. Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путиний хувьд ерөнхийдөө бол ганц зогсоох гэрээг байгуулахын эсрэг байр суурьтай байгаа болов гэх хандлага ажиглалт ерөнхийдөө бол даван гарч байгаа юм. Гэхдээ олон улсын зүгээс ирэх шахалт дарамт мөн дотоодын зөрчилдөөн дарамт гэх үү. Мөн Украинд хэрэгжүүлж буй цэргийн тусгай ажиллагаа буюу энэхүү дайны цэрэг байлдааны стратеги өөрчлөх шаардлагатай байгаа явдлууд зэрэгээс үүдэж Путин бас зөвшөөрч магадгүй гэдэг бас хувилбар байна. Тэгэхээр Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин энэхүү гэрээнд гарын үсэг зурах нөхцөл байдал үүсвэл хэд хэдэн хүчин зүйлийг бол тэрээр харгалсан үзэх шаардлага үүсэж байгаа юм а. Путиныг зөвшөөрөхөд хүргэж болцсошгүй эхний боломжит хувилбар гэвэл мэдээч цэргийн нөөцөө нөхөх боломж гэж харж болно. Оросын холбооны улсын дайн эхэлснээс хойш багагүй хэмжээний хүн хүч болон зэвсэг техник бол алдаад байгаа. Иймээс түр хугацаанд гал зогсоосноор Оросын холбооны улсын айрам нөөцөө дахин нөхөж цэргүүдийнх нь тоог нэмж мөн зэвсгийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломж тодорхой хэмжээгээр бүрдэх юм. Мөн яг Украины эсрэг хэрэгжүүлж буй байлдааны стратегиудаа бол дахин үнэлэлт дүгнэлт хийж стратеги засаж сайжруулж эсвэл бүр мөсөн өөрчлөх тооцоолол хийх цаг хугацаа олдно гэсэн үг. Ингэснээр ганц зогсоох хэлэлцээр дууссаны дараа Оросын холбооны улсын айрамд магадгүй илүү үр дүнтэй хохирол багтаагаар давшилтаа үргэлжлүүлэх боломж бас бүрдэж мэднэ. Хамгийн гол шалтгаан бол шуудхан хэлэхэд саяны хэлсэн шалтгаан байгаа юм а. Гэхдээ үүн дээр бас хэд хэдэн нэмэлт боломжит шалтгаанууд бас байж болох юм. Тухайлбал дайны улмаас Оросын нийгэмд дайны дайчилгаа нэмэгдэж, мөн дайчлагдсан цэргүүдийн гэр бүлийнхний хүрээнд бас дайнаас залхаж дургуутсах үзэгдэл хандлага бас нэмэгдэж байгаа. Иймээс төр зуур амьсгаа авах нь бол Путиний дотоодын байр суурийг бэхжүүлж олон нийтийг хэсэг зуурч болов тайвшруулах боломж бүрдэж бас магадгүй. Мөн мэдээч хэрэг Путин төр зуурын ганц зогсоох гэрээг зөвшөөрвөл олон улсын зүгээс ирэх дарамт шахалт тодорхой хэмжээнд зогсох магадлал бас өснө. Оросын холбооны улсын эсрэг авсан эдийн засгийн хоригууд нь мэдээч хэрэг Оросын эдийн засаг болоод ард иргэдийн амжиргаанд бол тодорхой хэмжээнд сөрөг нөлөө үзүүлж байгаа нь үнэн. Иймээс Путин өөрийн дайны бодлогоо арай зөөлрүүлж уян хатан хандаж эхэлвэл барууны орнууд хоригоо цуцлахгүй юм а гэхэд Оросын холбооны улсад 3 дахь орнууд буюу төвийг сахисан орнуудын зүгээс олон улсын тавцсанд дипломат дэмжлэг бий болох боломжийг бас авчирхаар харагдаж байгаа юм а. Гэхдээ саяны хэлсэн шалтгаанууд бол ердөө ганц зогсоох хэлэлцээр байгуулвал Оросын холбооны улсад ашигтай байж магадгүй хувилбарууд. Харин нөгөө талд уг гэрээг зөвшөөрснөөр Оросд бас ашиггүй байж болох боломжууд бас цөөнгүй бий. Тухайлбал Оросын холбооны улсын армийн давшилт удаан боловч амжилттайгаар бол урагшилсаар байгаа. Газар нутгийг километрээр нь биш гэсэн метрээр нь бол эзлэн урагшилсаар байгаа юм. Иймээс Путин уг гэрээнд зөвшөөрвөл фронт дээр үүсэт байгаа яг одоогийн энэхүү давуу талаа алдах эрсдэл бас үүсэж мэднэ. Энэ нь цэвэр Оросын холбооны улсын ашиг сонирхлын өнцгөөс нь авч үзэх юм бол стратегийн алдаатай шийдвэр болохоор харагдаж байгаа юм а. Мөн мэдээч хэрэг тун тодорхой харагдаж байгаа өөр нэг зүйл гэвэл Украины тал энэ хугацааг бол ашиглаж цэргийн хүчээ зузаатгах оролдлого хийх нь бараг ойлгомжтой. Учир нь Америк нэгдсэн улс болон Европын улс орнууд Украинд үргэлжлүүлэн зэвсгийн тусламж үзүүлсээр байх болно. Иймд Украин улс цаг хожиж цэргүүдээ дахин базааж авах боломж бүрдэх юм а. Иймээс Оросын тал уг ганц зогсоох гэрээг Украины тал давшилтын бэлтгэлээ хангах хугацаа очихоор байна гэж үзвэл хэрхэвч зөвшөөрөхгүй нь бол тодорхой. Мөн өөр нэг зөвшөөрөхгүй байх үндэслэл гэвэл Оросын холбооны улсын дотоодын улс төрд дайныг зогсоож болохгүй гэх хатуу байр суурьтай улс төрийн бүлэглэлүүд маш олноор мөн маш хүчтэй байгаа. Иймээс хэрвээ ерөнхийлөгч Путин дэлхийн нийтэд
ихэд зөөлөн харагдвал барууны улс орнууд түүнийг сул дорой байна хэмээн тооцоолж Оросын холбооны улсын эсрэг үзүүлэх дарамт шахалтууд болон за Украинд олгох зэвсэглэлээ улам бүр эрчимжүүлж бас магадгүй. Энэ бол эрсдэл. За энэ бүхнээс гадна ерөнхийдөө пропаганда шинж чанартай өөр нэгэн шалтгаан байгаа. За тэр нь Оросын холбооны улсын дотоод нийгмийн амьдралын дунд ерөнхийдөө ялалт буюу бид ялч байна, ялахад ойрхон байна гэх уур амьсгал тэр чиглэлийн суртал ухуулаг болон пропаганда бол эрчимтэй явагдаж байгаа. За үүний ачаар ард иргэд болон цэргүүдийнхэн моралыг бол тус улс нь нэмэж байгаа юм. За ер нь ямар ч улс дайны үед бол ийм бодлого, ийм суртал ухуулгыг бол баримталдаг. За иймээс Путин төр хугацааны гал зогсоох гэрээг хэрвээ зөвшөөрвөл Оросын нийгмийн дотор бий болоод буй энэхүү ялалтын уур амьсгал нь олон хүний дотор бол эргэлзэх сэтгэлийг бол бий болгож таарна. Нэг ёсондоо бол иргэдийн дунд бидэнд ялагдах эрсдэл байна гэх мессежийг өгч болсоншгүй юм аа. За ямар ч тач нөхцөл байдал болон тооцоолол бол ерөнхийдөө бодит байдал дээр ийм байна. За гэхдээ бас гагцхүү эцсийн шийдвэрийг бол Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин өөрөө гаргана. За иймээс бүх зүйл цаг хугацааны ирэхээр одоо ойрын хугацаанд бол тодорхой болох нь тодорхой болоод байна гэсэн үг. Тэгвэл нөгөө талд Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийгийн хувьд уг гэрээг байгуулснаар чухам ямар давуу талууд үүсэх нь тун тодорхой харагдаж байна. За яг л сая хэлсэнчлэн цэргийн хүчээ дахин бэхжүүлэх, цэргүүдээ шинэ зэвсэглэлд нэмж сургах, бэхлэлтээ илүү сайжруулах цаг хугацаа хожих боломжууд юм. За мөн дайны үр дүнд дороотойд буюу одоо Украины нийгмийн байдал болон эдийн засгийн байдлыг бол хэсэгтээ тогтворжуулж, за дипломат байр сууриа бэхжүүлж, цэргийн стратеги дахин боловсруулах гэх мэтээр бол одоо давуу талуудыг бол олноор нь дурдж болж байна. За ерөнхийдөө бол уг төр зүрийн гал зогсоох гэрээ нь за яг бодит байдал дээр одоогийн нөхцөлд бол Украины талд ашигтай байгаа гэж хэлж болно. Харин Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путиний хувьд бол дайныг бол төр зүрийн гал зогсоох гэрээ байгуулах биш. За харин энэхүү дай яагаад үүссэн тэрхүү үндсэн шалтгаанууд дээр бол тохиролцоонд хүрч за нэг ёсондоо энэ юу гэсэн үг вэ гэвэл одоогийн байдлаар Оросын холбооны улсын эзлэн аваад буй нийт газар нутгуудыг бол тэр чигт нь Оросын талд бол одоо шигжүүлэн өгөх тохироог хийж дайныг бол нэг мөр дуусгах санаатай байгаа нь бол одоо түүний өмнөх мэдээллүүд болон маш олон хариу үйлдэлүүдээс бол тун тодорхой бол харагдаж байгаа юм. За тэгэхээр ерөнхийдөө бол Трампын яриад байсан тэрхүү хөзөр бол одоогийн байдлаар бол Путиний гарт бол байна. За Путин бол Зеленскийг бодвол ямар ч тач гартаа бол ядаж нэг хөзөртэй сууж байгаа нь бол үнэн. За яг үнэндээ бол бодит байдал ийм байна. За тэгэхээр дараагийн дугаар дээр бол илүү энэ талаар шинэ мэдээллүүд гарвал та бүхэнтэйгээ шууд хуваалцах болно. За өнөөдрийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. За аль нэг талыг бол дэмжиж яриаггүй, яг бодит байдлыг бол ярьсан гэдгийг та бүхэн зөвөр ойлгоорой.